Сүүлийн үед та ажилдаа явах дургу магадгүй гараас юм гарахгүй байгаа юм шиг тань санагдаж байгаа юм биш үү? Тэгэхээр ажил эрхэлж буй хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд тэдний ерөнхий эрүүл мэндэд чухал нөлөөтэй байдаг. Ажлын байрны стресс их байх тусам тухайн хүний зүрх судасны өвчлөө, даралт ихсэх, за мөн чихрийн шижин өвчнөр өвдөх магадлал нэмэгддэг. Үүнээс гадна сэтгэл зүйн хувь сэтгэл готрол, сэтгэл төгшөөр, анхаарал төвлөрөхгүй байх, асуудлыг шийдвэрлэх чадвар буурах зэрэг бүс өргөөр нөлөөлөө зогсохгүй, ажлын бүтээмж буурах, хамтран ажиллагчдын харилцаа уур амьсгал муудах, за мөн ажил таслалт нэмэгдэх, ажлаас гарах гэсэн маш олон эрсдлүүдийг дагуулж байна. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа бол одоо яах хэрэгтэй вэ? Та стрессээ тодорхойлох хэрэгтэй. Та үзэг цаас бариад дараах асуултуудад хариулж чирээ. Танд ямар санагдаж байна вэ? Хоёрдугаарт энэхүү мэдрэмж юунаас болж бий болсон бэ? Гуравдугаарт энэ хэр удаан үргэлжилсэн бэ? Дээрх 3 асуултанд та хариулж ажлын байрны стрессээ тодорхойлоод эрхэн даван туулах арга замаа олох боломжтой болно гэсэн үг.